За нэгдүгээр ардчилсан намын зүгээс хуулийн төсөл өргөн бариагүй. За сая одоо энэ нийгэмд яваад байгаа энэ шатхууны асуудал байж байна. За энэ биржийн хуулийн асуудал байж байна. Энэ одоо чөлөө судалдааны гэрээ энэ төр чинь бол засгийн газараас оруулж байгаа шүү дээ. Түүнээс биш ардчилсан намаас оруулаад байгаа юм огт байхгүй. Уг нь бол энэ ардчилсан намын бүлэг за улс төрийн зөвлөл дээр энэ асуудал дээр бол бас хилцэх ёстой боловч огт энэ асуудлууд бол ер нь хилцэхгүй. За бүлэг дээр бол одоо бас нэг сая нэг завсарлага аваад энэ асуудлыг хилцье гэдэг ийм одоо чиглэл рүүгээ явж явах шиг байна. Түүнээс бол өөрөө ч асуудаг шиг ардчилсан намаас энийг барьсан юм байхгүй. Харин тэрийг бариа явж байгаа нь бол засгийн газарт байгаа ардчилсан намын гишүүд сайд нарын хэрэглэг ажлын хүрээнд байгаа учраас тэгж харагдаад байгаа шиг. Яг танаа намаас оруулж ирж байгаа танаа намын сайд нар өргөн барьж байгаа болохоор та хэд маань эсвэл энэ гишүүд нь одоо тухайлбал энэ дээр эсэргүүцэж байгаа бол эсэргүүцлээ яагаад ингэж чөлөөтэй илэрхийлэх гэдэг юм уу ийм боломж олох байгаа юм. Гэхдээ эсэргүүцэж л байгаа шүү дээ. Тэгэл тэр онгоцны бодлоо 20 жилээр дэлхийд гардаг ганц гарцаа нэг улсад найр тавиал өгчдөг тийм гэж юу байсан. Тэр чинь болохгүй шүү дээ. Тэгэл тэр одоо өнөөдөр нүүрсний хулгай гээл монголчууд бүгдөө ч ихсэн зэвүүдсэн. За үнэхээр энэ өстой нэрэ одоо Монголд байхгүй юм 100-ны хулгай боллоо. Тэдэн их найдаар нь хулгайлж тэрүүгээр нь тэр гадна оронд хороолог хүртэл барьцгээд монголчууд нийтээр зэвүүдсэн. Гэтэл яг тэрний дараагийн загварыг угсрах гээд их хурл руу оруулж ирж байгаа нь бол үнэхээр байж болшгүй зүйл. Тэгээ баартард нэг сайхан юм ярьж байна. Гүн чин ийм утгагүй гэрээ барьцгаа тэрийгээ бас ингээд оруулж ирж байгаад бол миний хувьд эсрэг байгаа. Ардчилсан нам хамтарсан засгийн газарт орсноос хойш ус үзээгүй юм шиг за олон албан тушаалууд дээр хүмүүсээ ер нь томилгоонд явуулж байна гэдэг юм шүүмжлэлд гарч штеп. Ялангуяа энэ бүтээмжийн менежер, хяналтын менежерүүдийн асуудал дээр танаа одоо шатар сайд танаа намын дарга ган төмөрийн санаачилсан асуудлууд байна. Энэ дээр та ер нь юу гэж бодож байр суурь вэ? За ер нь ард түмэн юу хүсэж байгаа вэ? Ер нь төр ямар байх ёстой вэ гэхээр төр аль болохоор юм цомхон байх ёстой. Дарга нар нь цөөхөн байх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол улсад дарга нарын тоол хэрэг сэтэрчлээ. Би одоо бас энэ их хурал дээр ерөнхий сайдд одоо бас асуулга тавих гэж байна. Ер нь даргаа тоол. Ер нь Монгол улс жилд малаа нэг удаа тоолчж болж шít. За бид нар 70 сая малтай байна, 60 сая малтай байна гэдэг малаа тоолчж болж байна. Тэгвэл одоо даргаа тоол. Үнэхээр одоо дарга нарын тоол хэрэг сэтэрсэн байна. Яг тэрний нэг жишээ бол энэ одоо хуулинд байхгүй алтан тушаалыг гаргаад байгууллага болгоомдоор бүтээмжийн менежер, хяналтын менежер, за бас нэг юуны менежер ч үлээ ингээд баахан юм дарга нар тавьж. Тэдний цалин бас дахиад 5-10 сая төгрөг. Гэтэл энэ мөнгө чинь эргэл улсын төсөвтөө компани ашиг болоо улсын төсөвд ороод тэгээд эндээсээ ингээд бас их хурал дээр хуваарлагдах юм бол ард түмэнд л хэрэгтэй шүү дээ. Гэтэл цөөхөн гэдэн нам дагаж явсан нэртэй хууль дэний зарчмаар ийм дарга нар томилогдоод байгаа нэгдүгээр байж болшгүй зүйл. За социализмын үед одоогоос одоо надаас дээш насных нь бараг сайн мэддэг байх. Социализмын үед нэг юм байсан. Байгууллага аж ахуй нэгж болгонд ардыг хэн шалгахороо гэд нэг хямдаг шалгадаг нэг хүнтэй. Дахиад намын үүрийн дарга гэдэг нэг бас нэг хяндаг шалгадаг хүнтэй. Дахиад орос зөвлөх гэдэг нэг ийм гурван үндсэндээ бол хянд шалгадаг ийм одоо тавиулуудтай байсан. Тэд нар энэ одоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нь явуулдаг, хяндаг, шалгадаг одоо бараг л тийм одоо тагнуулын үйл ажиллагаа явуулдаг маягтай байж л дээ. Гэтэл өнөөдөр яг тэрийг яатсан. Ардчилсан намаас, Монгол Ардын намаас, хүн намаас гээд байгууллага болгон дээр 3 тим хүн аваач тавьж агч. Гүтэр үндсэн тавьсан хүмүүсийн чинь үүрэг нь компани ашигтай ажилуулад компани одоо илүү үр хөтөлбөртэй ажиллах юм үүрэг хүлээц хүмүүс байж хат дахиад ийм 3 хүн аваач тавиад тэрийг ингээд улам алдагдaltaй ажиллуулах, улам тэр компани үйл ажиллагааг таслан зогсоох баг ийм л үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол ерөөс байж болшгүй зүйл. Тэгээд одоо өнөөдөр манай ардчилсан намаас их чинь одоо энэ гадуур интернет орчинд явж байгаа мэдээллийг харахад одоо тэр Батулгын хэдэн хүн тавьсан. За одоо жишээлх юм бол тэндээс хэдэн хүн тавьсан гэдэг ийм мэдээлэлүүд явж байна л. Энэ за хамаагүй хүн за сүүлд нь ингээд хүн тавилаа гэж бодъё. За энэ нь бол нэгдүгээр улс төрийн шийдэл юм бол ардчилсан намын улс төрийн зөвлөлөөр дахиад ардчилсан намын бүлгээр орж иж тэр шүүлтүүрээр орж иж энэ ажлыг хэрвээ энэ хүн хийх юм бол яг үнэхээр энэ шаардлагыг хангах юм уу? Ямар үр дүн гаргах юм? Та энэ ажил дээр очсноороо ямар хугацаанд энэ компанийг ашигтай ажиллуулах юм? Энэ компанид ямар үр дүн
одоо сайн менежмент авчрахын гэдэг асуудал нь одоо намаар шалгагдаад дахиад энэ ардс намын бүлэг дээр энэ асуудлуудаа яриад би үнэхээр ийм үр дүн гаргана гэж хэлээд ингээд энэ асуудал нь тэр намын гэрээ гэж зүйл яриад байгаа тэрүүн дээр нь байдаг бол томилогдох хэрэгтэй байхгүй юу. Гэтэл энэ бол зөвхөн хууль дэний зарчмаар явцсан. Одоо үндсэндээ ардс намын тэр одоо өчтөр бас намын дарга нар ярьж илээ. Энэ яга тавьж болтон. Тийм байхгүй. Эн чинь хэрвээ зарчим гэж байдаг бол нэгдүгээрт намаараа орох хэрэгтэй. За хоёрдугаарт тэр ардс тийм яг үнэ. Ямар хүн энэ шаардлагыг хангах ямар хүн байгаа юм. Энэ дэр үнэхээр чадах юмгүй юу? Ямар үр дүн гарах юм гэдэг асуудлаа шүүлтүүрээр орох хэрэгтэй. Ардс намын бүлэг дээр энэ асуудлаа ярих хэрэгтэй. Гэтэл нэг ч хүн ийм одоо зарчмын дагуу явагдаагүй, дөрмийн дагуу, хуулийн дагуу явагдаагүй. Тэгэхээр энэ менежер нэртэй, бүтээмжийн менежер, хяналтын менежер нэртэй энэ бол цөөхөн хідэн хүний хувилдэн шүү. Энэ ардс намын шийдэл биш. Би энэ дээр ганц юм баталгаад эхлэв. Энэ дээр ардс намын ямар ч шийдвэр гараагүй. Энийг би бас ардс намын үндэсний бодлогын хороонд байдаг хүний хувьд энэ ардс намын бас одоо сонгогдсон их хурлын гишүүний хувьд бүх одоо энэ одоо шатны хурал шийдвэрүүдийг бас мэдж байгаа хүний хувьд бол ийм шийдвэр гараагүй. Тэгэхээр энэ бол хувилдаа. Тэгэхээр танаа намын дарга болоод зарим нэг одоо дахин сонгогдсон гишүүдийн хувьд энийг дэмжиж бүтээмжийн менежер авчаад хяналтын менежер авчснаар харин чин төрийн албандаага богшсон авилга хийх хууль за төрийн мөнгийг өргөөдүүлж исэн энэ асуудлуудыг менежерүүд маань гаргаж ирж гин гэж хэвлэлийн урдлаа хүртэл хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ намын бүлэг дээрээ яриаггүй саналаа нэгтгээгүй юм бол намын дарагттай нь болон зарим нэг гишүүдэд асуудал байгаа юм шүү. Энийг дотооддоо ер нь ярьж болтгүй юу? Гэхдээ одоо тэгэл энэ төрийн ажил юм хууль дэний зарчмаар л явдаг болсон гэсэн үг байхгүй юу? Одоо энэ засагт хамтарсан гэрээч ардс намын бүлгээр ороогүй шүү дээ. Ардс намын бүлгээр ороогүй бүлэг дээр энэ асуудал ер нь ямар байгаа гэрээг нь харъя гэж итэлж чинь очиод гар үсэг зурцсан асуудал байгаа. Тэр гурван намын хамтарсан гэрээг харсан их хурлын гишүүн бараг л байхгүй шүү. Ардс намын 42-оос заварг тэр ган төмөр дараагаа харсан байлгүй. Бид нар бол хараачгүй. Гэхдээ тэр гэрээгээ харъя. Гэрээгээ мөрдөө үнэхээр ямар юм байгаа юм бэ? Энэ төрийг цомхон болгоё гэсэн гэрээ байгаа бол энийг хэрэгжүүлээ л дэгээд ингээ яадаг. Гэрээгээ таснуучгаад гаргаж ирэхгүй байж байгаа жишээ нь. Тэгээ саяын таныг одоо асууж байгаатай адилхан энэ өнөөдөр бол тэр цөөхөн хідэн хүний тэр одоо нөгөө арын хаалга гэж ярьдаг шүү дээ. Арын хаалганы ийм хууль дэний зарчмаар л энэ бүх томилгоо явагдсан. Энийг ч бид нар харахтаа Монголын ард түмэн бүгдээ хараад зэвүүцэл гэж. Тэгээ би бол одоо хамгийн түрүүнд даргаа тоолох гэж. Дахиад хэлье. Бид нар малаа тоолж болт юм чинь даргаа нэг тоолоод. Тэгээ Монгол улсад одоо хідэн хүнд нэг дарга ноогдож байна. Энэ дарга нар нь яг ямар үр дүнтэй, ямар цалин авдаг гэдэг талаас нь би одоо бүх мэдээллийг авч хагаад үнэхээр энэ үр дүнгүй, бүтээмжгүй энэ олон даргаыг цөөлөхгүй бол Монгол улс чинь дарга улс болчихлоо. Тэгэл нэг нам дагсан нэртэй ингэж байж байгаа л ингээл явчихдаг. Манай намаас тэр одоо ажил томилогдсон гэж хэлээд байгаа менежерүүдийг бас ингээд одоо бас нэрсийг ингээд гарч ийн л да интернетэд. Тэгэхэд тэр манай намд байдаггүй. Одоо энэ нэг хэдэн одоо сайд нөхдүүдийн ах トゥ хамаатан садан шахах хүмүүс ч гэсэн тэнд очиод томилогдсон байж чинь. Зарчим гэдэг зүйл үнэхээр алдагдсан байна. 7 хоног болгоны даваа гарагт намын бүлгүүд хуралддаг тийм үү. Тэгэхээр яг энэ бүлэг дээр одоо тухайлбал та хэд дотоодоо энэ асуудлаа ингээд ярьдаг юм уу? Тухайлбал ардсан намын гишүүн Батулгыг одоо улсын хурлын чуулганы хамгийн их эрцгүү гишүүн байна гэдэг чинь. Ер нь бол гишүүдтэй одоо ёс зүйн хэмжээ хариуцлага тооцноо ч гэдэг юм уу? Энэ асуудлыг бүлэг одоо тухайлбал ярьдаг шүү дээ. Энэ асуудлыг нээлттэй хилцэж чадж байгаа мó чадахгүй байгаа мó. Дээрээс нь бас энэ төврөг ордтой холбоотой ч гэдэг юм уу? Стратегийн ордуудтай холбоотой энэ хүнний хувь эзэмшлийн асуудлууд ер нь яригдчихна. Тэгэхээр энэ асуудлуудыг ер нь ямар хэмжээнд тухайлбал танаа бүлэг статусын хувьд авч үзэж хилцээд байгаа юм бэ? За саяын одоо энэ гэрээний асуудал, за тэр томилгооны асуудал, за үнэхээр энэ ардс намын үндсэн одоо үйлчлэл баримтлалын баг эсрэг шахуу үйл ажиллагаа явуулж байгаа сайд нар байна л да. Тэгээ ардс намын бүлэг дээр энэ асуудлыг ярилцдаг. За ярилцаад ийм байна үнэхээр болохгүй байна. Энэ одоо саяын томилогдсон нөхдүүд чинь яг ямар хурлаар орсон. Бид нар одоо энийг чинь мэдчих ямар шалгуураар энэ ажил томилогдсон гэх зэрэгээр манай бүлгийн уралчин бол харин эрүүл сайн болдсон шүү дээ. Залуучууд нь сайхан шүмжилж гин, залуучууд нь бас асуулга тавьж гин. За энэ болгоноос ингээл нэг бултаал, займчаал бараг л ингээл янгут нь хурлаас чинь гараад нөхдүүд зүгтчихнэ л да. Нэг иймэрхүү байдалтай байна. Тэгээд ямар ч байсан энэ шудраг байхыг ард түмэн шаарч гэдээсээ шудраг байх ч ёстой. Тэгэхээр одоо өнөөдөр одоо биржийн үйл ороод ирж хахад нэг зүйл надад бол үнэхээр таалагдахгүй байгаа нэг зүйлээ хэлчихье. Трамп тариф байгаа гэдэг нэг юм сони юм яриад байна. За манай туван сайд хэлж гин тэгэл ингээл энэ сайд нар нэг Трамп тариф гэж яриад дэлхийн нөхцөл байдал ийм болчлоо гэдэг зүйл ярьж байна л. Гэтэл яг ийм нөхцөл байдал болохыг чинь
төрүүлж харж явах ёстой шүү дээ. Харж яг өнөхөр одоо өмнө Трамп ерөнхийлөгч болчихоо ямар шийдвэрүүд гаргаж ирсэн. Одоо яг ямар шийдвэр гаргах вэ гэдэг бүгдөө л ил байсан шүү дээ. Жирийн баг энд өдөр болгон ингээд сошиалд ордог хүн тэрийг чинь таамаглачаар ийм л байдалтай байсан. Гэтэл өнөөдөр нэг одоо огт гинти юм гарч ирсэн юм шиг яриад тэрнийг далимдуулж нэг гуй дагуулж хүзүү гэдэг шиг бүр ингээд байж болшгүй зүйлийг оруулж ирчихэд тэрнийхээ цайруулахын тулд одоос нэг үнэхээр төсөөлшгүй юм гарч ирлээ гэдгийг асуудал оруулж ирдэг. Гэтэл энэ нүүрсний үн хэдэн доллараар унах нь бүгд тодорхой байсан. Гэтэл бүр нэг агаар юм орж ирээд одоо та хэд Монголын ард түмэн хэдэн сарын өмнө төсөв батлагдж хахад энэ сайд нарын ярьж исэн зүйлийг та нар эргээд нэг харьцуулаад өнөөдрийнх нь ярьж байгаад ингээ харьцуулаад сонсоход тухайн үед бүх юмыг тооцсон. Бид нараас алдаагүй тооцсон. Бид нар яг энийг бол ингэж эрсдлүүдийн бүгдийг тооцсон гэж ярьж исэн бол өнөөдөр тэгвэл тэр эрсдлүүд тооцсон бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ одоо биржийн хууль гэх зэрэгээр энэ оруулж ирж байгаа зүйлүүд чинь яг л төсвийн хууль шиг юм байна. Нөхцөл байдал одоо төсөв болохгүй байна. Долларын анш өсөж эдийн засаг болохгүй байна гэж яриад байгаа бол энэний нөгөө талд энэ болгоно чи бүгдийг тооцоод дагалдах хуулиуд нь орж ирэл тухайн үед өөрчлөлтүүд явсан шүү дээ. Гэтэл энийг тооцож чадахгүй одоо ингээд нэг эргэж бутсан юм яриад эргээл энийг зөв буруу гэж ярьж байгаа нь бол үнэхээр хамгийн чадваргүй байгаагийн шинж. Ийм байж чинь яаж Монгол улсыг авч явах юм. Би бол энэ дээр бол энэ дээр маш шүүмжлэлтэй байна.